үзэгчдэд бид 2-7 хоногийн өмнө шилэн дансны хууль болон нийтийн зар мэдээний хууль, иргэдийн оролцооны хуулийн талаар албаны хүмүүсийн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байгаа. Харин өнөөдөр энэ хуулиуд дээр ажилласан мөн энэ хуулиудыг амьдралд хэрэгжүүлэхэд төлөө ажиллаж байгаа хүмүүсийг та бүхэнтэйгээ уулзуулж байна. За ингээ эхний асуудлыг улс төр судлалын доктор Саруулд тавья гэж бодож байна. Тэгэхээр энэ хуулиуд ер нь ямар шүү шатанда одоо явж байна вэ? Шилэн дансны хууль их хурлаар нэг удаа хилцэгдээд зарим засвар оруулах одоо үүднээс буцаагдаад одоо дахин өргөн баригдах гэж байна. Нийтийн зар мэдээний хуулийн төсөл бол бэлэн болцсон, өргөн баригдахад бэлэн болж байгаа. Иргэдийн оролцооны хуулийн төсөлтөр бол ажиллацгааж байгаа. Эдгээр хуулиудын гол үүрэг нь хариуцлага зуулж байгаа тийм ээ. Өөрөөр хэлбэл иргэд оролцох гол үндэс нь бол иргэд мэдээлэлтэй байж ээж оролцсон, хянах эрхээ эдлэн нийгмийн баялаг хяналттай болно. Тэгэхээр зэрэг эдгээр хуулиудын амин сүнс нь бол хэн ямар албан тушаалтан мэдээллийг бэлтгэх болгон түгээх, ямар төрлийн мэдээллүүдийг иргэдэд хүргэх, иргэд нь эдгээр мэдээллийг авсны үндсэн дээр хэрхэн оролцох гэсэн энэ гол эзэн биетэй болгож байгаа эдгээр хуулиудын амин сүнс нь оршиж байгаа. За баярлалаа. За ингээд Баттөвшин багшаас одоо энэ жишээлбэл шилэн дансны хууль, иргэдийн оролцоо хоёр хоорондоо ер нь ямар уялдаа холбоотой юм бэ гэдгийг бас үзэгчдэд тодруулж өгөх хүсэж байна. Шилэн дансны тухай хуулийн иргэний оролцоо хоёр бол ер нь шууд хамааралтай. Эдгээр хуулиудыг санаачилж боловсруулж улсын их хурлд өргөн барьж батлуулах гэдгийн цаад учир шалтгаан нь бол бидний хүн болгоны хүсэж байгаа нөгөө нийгэмд хамгийн их одоо гай түүтгэр тарьж байгаа энэ сөрөг үзэгдлүүдийг иргэдийн ард түмний хяналтанд оруулах ийм зорилготой. Бид нар бүгд л шөмжилж ярьдаг, хүнд суртал хэтэрхий их байна. Энэ авилга дээрэм тонуулын улсын хөрөнгө ард түмний хөрөнгийг иддэг уудаг юм цаг замбраагаа алдлаа гэж ингэж ярьдаг. Тэгээ энэ бүхнийг одоо хэмжээ хязгаартанд байлгаж тэр болохгүй бүтэхгүй байгаагийн одоо засаж залруулахад бол иргэний оролцоо гарцаагүй шаардлагатай. Тэгээ сая доктор Саруул ярьлаа. Энд бол мэдээлэл онцгой чухал үүрэгтэй гэдэг. Тэгээ энэ шилэн дансны хуулийн ерөөсө гол зорилго нь бол энэ төсвийн хөрөнгө мөнгийг захиран зарцуулдаг хүмүүсийн үйл ажиллагааг ард түмний өмнө одоо аагаас нь яг энэ хөтөл баабайг ил тод болгох шаардлагатай байна. Тэгээд цог жавхлан бас энэ шилэн данс тийм ээ нийтийн зар мэдээ иргэдийн оролцооны уялдаа холбоог бас яаж харж байна вэ гэдгийг тодруулж хэлбэлмээр байна. Монгол Улсын үндсэн хууль 1992 онд шинжилэн батгагдлагатай. Монгол хүн бол хуулиар хориглогдоогүй мэдээллийг авах түүгээр дамжуулан боловсруулалт хийх эрх хэмжээ нь олгогдсон. За нийтийн зар мэдээний тухай хууль бол албан ёсоор үндсэн хуулийн энэ хуулийн хэрэгжилтийг бодиттой хэрэгжүүлж иргэдийг мэдээлжүүлэх, тэгш зөв орон зайд бодит цаг хугацаанд дотор мэдээлжүүлэх, өөрөөр хэлбэл сэтэлжүүлэх орон зайг нь хуульчилж өгöd. Түүнээс иргэдийн оролцооны тухай хууль нь бол иргэн хүн өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэх, иргэн хүн тухайн хороо нутаг дэвсгэр сум баг дээр хэрхэн зарцуулах тухай санал бодлоо чөлөөтэй илэрхийлж үүнийг алавжуулж өргөн барих. Өөрөөр хэлбэл тэр 4 жилдээ нэг удаа төлөөллийн арчлаар сонгогдсон төрийн эрх барих, хууль тогтоох эрх мэдэл болон төрийн тэргүүн ерөнхийлөгчөө сонгодог бол түүний чөлөө загт нь өдөр тутмын үйл ажиллагаа түүнтэй холбоотой зарцуулалтаа хэрхэн зохицуулах вэ гэдгийг иргэдийн оролцооны тухай хуулиараа алавжуулж өгөх бөгөөд шилэн дансны тухай хууль маань өөрөө юу гэхээр энэ миний өргөсөн санал болон зарцуулалт анхан шатнасаа болоод тэгэд удирдах шатандаа хүртэл хэр зэрэг хэрэгжвэ гэдэг тайлангийн хяналт юм. Өөрөөр хэлбэл энэ бол шатараас нь 3 процесс гэдээ ойлгож байна. Нэгдүгээр сэтэлжүүлэлт буюу мэдээжүүлэлт, хоёрдугаарт процесс буюу оролцоо, гуравдугаарт хяналт буюу шилэн данс гээд цогц үйл ажиллагаа бөгөөд энэ 3 бол одоо нэг зүйлийн шаталсан 3 өөр процесс явагдаж байна. Энэ 3 бүрэн төгөлдржөөд ирэхээр иргэн болгон маань өөрийнхөө сумд нутаг дэвсгэр хашаа хороо зам тоглоомын талбай дээр анхаарлаа тавьдаг, саналаа оруулдаг, түүнийг алавжуулдаг, зарцуулалтаа хяндаг. Хин ч гэсэн өнөөдөр бүх интернет технологи хүмүүс гар утас ингэж хөгжсөн үед бол дуртай цаг дуртай үедээ ер нь нарийн ярихад сониучлахад ч гэсэн ерөнхий сайд ямар мөнгө зарцуулчих вэ гэдэг үзээ сууж явах боломжийг хангана гэдэг маань л нөгөө 92 оны үндсэн хуулийн хүний эрхийн үнэт зүйлийн наазахын баримжаал маань хангагдаад байгаамаа гэдгийг л бид нар онцолж хэлээд байгаамаа. За баярлалаа. Тэгээд ер нь манай үзэгчид бол энэ талд энэ хуулийг боловсруулах дээр ажилласан хүмүүс сууж байгаа юм байна гэдгийг ойлгосон байх гэж бодож байна. Ингээд одоо хонгор цэцгээс одоо энэ хуулиудыг боловсруулахад маш их хүч хөдөлмөр оюун ухаан зарцуулсан байгаа. Тэр талаараа бас товчхон танилцуулахгүй юу гэж хүсэж байна. За Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар шууд арчил хүрээлэнгээс Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 580 орчим хуулинд
төвөр судалгаа хийсэн ба энэ судалгаа нь болохоор иргэдийн оролцооны эрхийн талаар мөн орон нутгийн засаг дарга иргэдийн төлөөлөгчдийн хурал иргэдийн нийтийн хурал аж ахуйн нэгж байгууллагууд ямар эрх үүрэгтэйгээр оролцдог тэр бүх судалгааг бүгднийг ингээд тоочны гаргасан ба яг үндэс суурь нь болж байгаа яг ямар асуудал хэрэгтэй байна гэдгийг бүгднийг одоо энэ хүү түүрээс бас ер нь олж харж болно л гэсэн. За баярлалаа. Ингээд одоо энэ хуулийг одоо яг гаргаж хэрэгжүүлэх одоо талбар дээр ажиллаж байгаа хүмүүстээ асуулт тавья гэж бодож байна. Ингээд хан улс дүүргийн 8 дугаар хорон засаг дарга цацрал туяагаас иргэдийн оролцоон дээр та бүхэн хэрхэн ажиллаж ирвэ? Бас энэ одоо иргэдийн оролцоо ер нь бодтой болж чадах нь гэсэн асуултыг 2013 онд одоо төсвийн хууль хэрэгжиж эхэлснээс орон нутгийн хөгжлийн сан бол одоо хороод дээр хуваарлагдаж ирсэн байгаа. Ингээд урд нь иргэд бол дээрээс чиглэлтэй орон нутгатаа юу хийхээ мэдэхгүй байсан хүмүүс маань тухайн орон нутагт тухайн манай гудамжинд хороонд юу хийж болох талаараа саналаа өгдөг болсон. За үүгээрээ энэ биднэрт хэрэгтэй байж байгаа зүйлүүдийг маань энэ хэдэн төгрөгөөр хийх нь үү, яаж хийх нь үү, ямар хүмүүс оролцох вэ гэдэг талаар хүртэл иргэд нийтийнхээ хурал дээр саналаа өгдөг болсон. Энэ бол бас нэг дэвшилттэй зүйл байгаа. Жишээлх юм бол 2013 онд бол манай хороонд 129.5 сая төгрөг ирээд эндээс бол 5-6 ажлыг хийж гүйцэтгсэн. Яг л тухайн иргэдэд камер гэрэлтүүлэг гэх мэтээр хэрэгтэй зүйлийг нь хийсэн байгаа. За 14 онд бол одоо энэ мөнгө нь 136 сая төгрөг болж хуваарлагдаж ирж байна. Тэгээ иргэд маань маш идэвхтэй болж энэ мөнгөөр юу хийгээд байна, хэн хийчих үү, яачих үү гэд маш их асууж иргэдийн оролцоо нэмэгдэж байгаа. Нийтийн зар мэдээний тухай бас асуумаар байна. Тий одоо ер нь нийтийн зар мэдээ хэрхэн одоо хүргэгдэж байна вэ? Тэгээ цаашдаа хууль батлагдвал энэ улам сайжрах бах. Зар мэдээ түгээгдэхгүй байснаас болоод ер нь иргэдийн бухимдал нэлээ их үүсэж байгаа. Энэ тэндгүү одоо манай хорон дээр ч гэсэн одоо бол 4-р хорон дээр бол манай хорон дээр нийтийн зар мэдээний самбар гээд одоо 7-оос 8 зар мэдээний самбарыг одоо хүн их олноороо суглардаг явдаг уу одоо аж ахуйн нэгж байгууллага 8 нэрийн дэлгүүрүүдээр тавих жишээтэй. Тэгээ хорон дээр бас нийтийн зар мэдээнийхээ самбар аль болохоор нөгөө иргэд рүүгээ нөгөө зар мэдээгээ түгэх энэ хэлбэр. Тэгвэл одоохондоо арай төгс болоод бүрэн гүйцэд болцсон юм алга байна. Ингийн тулд нөгөө юмыг зөв тэгээд бүр төгс болгохын тулд зайлшгүй энэ зар мэдээний тухай хууль нь гарч иж энэ хуулийг хэрэгжүүлж энэ хуулиар хилцэж л энэ юм сайн төгс болох бах. Тэгжээж бүрэн утгаараа нөгөө иргэдийн оролцоо гэдэг юм нь бол явах болов гэж би бодож байгаа юм да. Баянзүрх дүүргийн 4-р хорооны засаг дарга оюун туяагаас бас энэ иргэдийн оролцоо болон нийтийн зар мэдээний талаар танай нутаг дэвсгэрт юу хийж байгаа тухай бас манай үзэгчдэд танилцуулж өгөөч гэж хүсэж байна. За манай Баянзүрх дүүргийн хувьд бол иргэдээс одоо санал орон нутгийн хөгжлийн одоо сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг санд асуудлын хуудасаар сандыг аваад энэ саналаа эрен билээд ингээд энэ ажлууд үндсэндээ жигдрээ явж байна. Тэгээ энэ санал асуудлын дүнгээр бол одоо эрен билсэн ажлуудыг цухас дурдах юм бол хамгийн нэгдүгээрт нь сургууль цэцэрлэгийн хүрэлцээ маш муу байна гэдгийг иргэд болгон хэлж байна. Нэгдүгээрт дараагийн асуудал бол энэ автомашины зогсоол энэ одоо асуудлууд маш их яригдж байна. Тэгэхээр камержууд гэрэлтүүлэг одоо хороолын дундах зам гэдэг маш олон асуудлуудыг иргэд өөрсдөө яг миний хорон дээр яг миний амьдарч байгаа орчин нөхцөлд яг ямар асуудал тулгамдж байна вэ гэдгийг чөлөөтэй санд одоо илэрхийлж чадж байгаа нь иргэдийн оролцоог хангаж байгаа маа. Тэгэхээр иргэд бол нэг үе бодох юм бол маш их одоо идэвхтэй оролцдог болсон, саналаа өгдөг боллоо. Энэ төсөв хэлэлцэхэд одоо өөрийнхөө дуу хоолойг хүргэдэг ийм одоо болсон. За ингээ манай нэвтрүүлэгт бас ардсан хувьсгалын анхдагчдын нэг одоо төлөөллийн ардчлалын одоо 24 жилд маш идэвхтэй одоо ажиллаж тэмцэж ирсэн одоо тавгсар маань оролцож байгаа. Тэгээд ер нь энэ шууд ардчил иргэдийн оролцоо энэ сая ярьж байгаа энэ бүх зүйлийг иргэд одоо тухайлбал та өөрөө хэрхэн хүлээж авч байгаа тухай бас үтгэдтэй хуваалцахгүй юу? 4 жилд Монголын ард түмэн нэг удаа засаг хэрэгжүүлдэг. Нэг удаа төр барьдаг. Бус төлөвлөлийн төлөвлөлийн арчил гэдэг одоо энэ сонгод утгаараа явдаг боловч яг ясамн дээр хэлэх юм бол ердөөс ард түмэн төрийн үйл ажиллагаанд оролцож чаддгүй, мэдээлэл авч чаддгүй, төрөө хийн чаддгүй. Энэ байдлаас болоод өнөөдөр Монгол улсд бол асрах гажуудал бий болсон байгаа. Өнөөдөр та мэдж байгаа төрөөс төрсөн тэр бомтонгууд өнөөдөр асрах авилгалын асуудал одоо улс орны эдийн засгийн хөгжлийн асуудал юу болж байна вэ? Баян хоосны ялгаа ямар болж байна вэ? Хуулийг завхуулж байна уу? Ингээд дээрэс нь гадаадын одоо
одоо сүүлийн үед яригдаад байгаа эдийн засгийн алуурчид эдийн засгийг өнөөдөр ямар хуулиудаас яаж бодоо болгож яах гэдэг энэ асуудал энүүнтэй холбоотой. Би бол бодохдоо бол энэ хууль бол цогц бөгөөд маш чухал хууль. Уул нь 90 оны ихээр энэ хууль гарсан бол энэ хуулийг ард түмэн ингээд айл эрт энэ хуулийг чинь уншаад судлаад улс төрийн үйл ажиллагаанд оролцдог, мэдээлэл авч чаддаг, хяналтайн тавьж чаддаг. Дээрээс нь өшөө яаж өгөхлөөр ард түмэн үнэтэй идэвхтэй оролцдог ийм байх байсан юм аа. Мэдээлэл хэн төрүүлж авсан хүн өндөр бол яаж өгөхлөөр одоо энэ хуулийн цорхог ашиглаад бол яаж баяжуулдаг, яаж хуулийг завхруулж болдог энэ зүйл бол өнөөдөр Монгол оронд бол газар авсан байгаа та бүхэн мэдж байгаа. Тэгээ энэ бол маш чухал, маш тийм цогц, маш сайн хууль. Ялангуяа тэр шилэн дансны хууль бол маш хэрэгтэй хууль. Ийм хууль хугацаа хожигдоод гарч байгаа ч гэсэн одоо бас их миний хувьд их таатай байна. За баярлалаа. Тэгээд одоо энэ хүмүүсийн ярьсны дагуу бас та бүхнийг хариу өгөх байх гэж бодож байна. Тэгээд юуны өмнө саруулаас одоо энэ ган одоо ярьсан тэр нийтийн зар мэдээг хүргэж байгаа байдал хууль батлагдаад гарсны дараа хэрхэн одоо их одоо гоё болох вэ? Тэр талаар хэлж өгөөч гэж хүсэж байна. Тий, энэ хууль бол үнэхээр цагаа хожигдсан гэж түрүү яг хэллээ тийм ээ. Хугацаа хэдий хожимдсан ч өнөөдөр нийгмийг өөрчлөх хамгийн чухал хууль нэг болж ийн л та. Тэгээд шилэн дансны хуулийг түрүүнд дурдлаа. Тэгээд нийтийн шилэн дансны хууль бол нийгмийн баялагын хуваарлцаар иргэд хяналт тавих боломжийг нээж байгаа. Тэгээд нийтийн зар мэдээний хууль дотроо мөн шилэн дансны хуулиас мөн залтуудыг оруулсан байгаа. Тэгээд нийтийн зар мэдээний хууль маань дотроо 6 төрлийн мэдээллийг агуулж байгаа. Тэрэн дотор нийгмийн баялагын мэдээлэл, тийм ээ, төлөвлөлт, тэгээд гүйцэтгэл, зарцуулалт, хяналт энэ бүх юмыг ботой болохын тулд тэгээд дараа нь энэ эдийн засгийн мэдээлэл бол нэлээд чухал байгаа шүү дээ бидний амьдралд. Лиценз зөвшөөрлөөс эхлээд тэгээд ерөнхийдөө энэ орон нутгийн хөгжлийн сан маань төсвөөс бас тусдаа иргэдээр шийдвэрлэх төсвийн нэг хэсэг байгаа шүү дээ. Энэ бүх мэдээлэл ил тод болох юм байгаа. Тэгээд дараа нь хууль тогтоомжийн мэдээлэл гэдэг тусгай бүлэг орсон байгаа. Өөрөөр хэлбэл маш олон хуулиуд хэлцэгдээд гардаг. Тэр хуулиуд нь үнэндээ 85 хэдэн хууль байгаа шүү дээ. 600 хууль. Тэгэхэд эдгээрээс хичнээн иргэдэд яг хэрэгтэй хууль вэ гэд бас төөрийг шуухад бол иргэдийн заалтууд бол маш цөөхөн байсан тийм ээ. Тэгэхээр зэрэг иргэдээр хилэлцээгүй тэгээд ерөнхийдөө мэдээлэл бол албан тушаалтай шууд холбоотой байгаа. Албан тушаалыг өмчилсөн хүмүүс энэ мэдээллийг бол өмчилсөн гэсэн үг шүү дээ. Тэгээд тэдгээр албан тушаалаараа дамжуулж өөрсдөө нийгмийн баялагийг өөртөө хүртээж байгаа учраас иргэдэд мэдээлэл өгөх дурггүй байгаа тийм. Хууль тогтоомжийн мэдээлэл гэдэг тусгай бүлэг байгаа. Өөрөөр хэлбэл энэ тухайн нутгийн удирдлага одоо хууль тогтоомжийг бол иргэдэд заавал хүргэх, хууль тогтоомж гарахаас өмнө иймэрхүү хуулийн одоо төслүүд явж гэнэ үү гэдэг дээр хилцүүлэг явуулах, иргэдийн саналыг авах. Тэгээ энэ эдгээрийг бол албажуулж байгаа. Тэгээ өөрөөр хэлбэл хорооны амьдрал чинь нэг ахмадууд цуглаа тэгээд мэндэ усаа мэдлцээ тэгээд нөгөө засаг дарга нь тэднэрээрээ гар өргүүлээд ийм хурал бол биш шүү дээ. Хорооны багийн хурал гэдэг бол яг Монгол одоо улсын үндэсний хэмжээнд бидний амьдралыг эхэлж үндэсний эрх ашигт нийцсэн асуудлаа хилэлцэх тийм ээ. Яг бид нэр өөрийнхөө нутаг дэвсгэр дээр юу хөгжүүлэх үү, юу хийх үү, юу төлөвлөх үү, энэ төсвийг юунд зарцуулах үү. Бид нэр яг үндсэн нутаг гэж, үндсэн харьяалагдсан нутаг. Гэх мэт одоо 6 төрөл бол орцсон байгаа. Тэгэхээр зэрэг яг энэ хууль гараад ирэхлээр зэрэг бид нар мэдээлэл авч сурна, мэдээлэл өгч сурна, мэдээлэл авч сурна гэдэг чинь өөр их том соёл юм байна. Авч сурна гэдэг маань зүгээр сонсоод өнгөрөхгүй мэдээллийн ашиглаж сурна гэсэн үг. Тэгэхээр зэрэг энэ 6 төрлийн мэдээлэл явагдаад ирэхлээр зэрэг хаана ямар мэдээлэл авах вэ? Ямар хугацааны дотор энэ мэдээллийг өгөх үү? Тэгээ энэ мэдээллийг өгөхдөө жишээл хурлын мэдээлэл гэхэд шийдвэр гарцсан хойно нэг юм дуулгадаг биш тийм ээ. Бид нэр энэ хурлаар ийм хэлэлцээд иймэрхүү шийдвэр гарах гэж байна гэд эхлээд одоо шийдвэрхаа төслийг танилцуулах нь. Тэгээд буруу шийдвэр гарах гэж байх юм бол залруулах боломж олох гэх мэт нийтийн зар мэдээ энэ шилэн дансны энэ хуулийн дагуу энэ мэдээллийг авснараа бид нэр шийдвэр гаргахаас өмнө оролцох хэрэгтэй болж байгаа тийм ээ. Төрийг засаж залуурдъя гэж байвал бид нэр орчин тойрноос ол асуудлаа шийдэхээс эхлэв шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ зар мэдээ гэдэг маань бид нэр өөрсдөө хариуцлагатай болж гэн зөвхөн нөгөө төр засгийн хариуцлагажуулахаас эхлээс өөрсдөө бас хариуцлагатай болох нь мэдээллийнхаа үндсэн дээр бид нэр янз бүрийн асуудалд автахгүйгээр асуудалд улс суртаа хандаж эхлэх нь байна. Тэгэхээр зэрэг тэр нөгөө мэдээлэл өгдөг арчсан улсуудад хараад байхад их амгалан тайван байдал оршсон байдаг тийм ээ. Тэгэхээр зэрэг амгалан тайван байдал бий болох юм байна. Энэ хардталтаас илүүтэй асуудал улс суртаа хандна. Тэгээд дээрэс нь улсын төсөвт бол маш их хэмнэлт гарна. Яа тэгэхээр зэрэг хууль боловсруулсан
Тэгээд нөгөө хууль нь иргэдэд таалагдаагүй эсэргүүцлээ шүү дээ. Саяхан тэр газрын тухай хууль. Тэгэхээр чи энэ хуулийг боловсруулахад одоо 20-50 сая төгрөг зарсан л баг. Хуулийн төсөл гэж байд юм ээ. Тийм ээ, их хуралд өөрийн гэсэн хуулийн төсөл байд юм байлээ. Бусад газар нь бол байхгүй л дээ. Тэгээд энэ хуулийг 40 сая төгрөгөөр боловсруулаад гаргаад ирсэн иргэдийн эсэргүүцэлтэд тулгарлаа. Болио гэд одоо өргөн барихаа болж байна. Өөрөөр хэлбэл өчнөө асуудлыг иргэд мэдээлэлгүй байхад өчнөө асуудлыг шийдчихдэг, тэрийг цуцалдаг. Тэгэхээр зэрэг улсын төсөвт ч гэсэн маш их хэмнэлт гарна, нийгэм ч гэсэн амгалан байдал оршино. Тэгээд энэ хууль тогтоомжийн мэдээлэлээр хүмүүс мэдээлэл авсныхаа үндсэн дээр оролцсон шүү дээ. Тэгэхээр зэрэг иргэдийн зүрх сэтгэлээс өөрсдөө оролцоод зүрх сэтгэлээс батлагдсан энэ хууль бол хүмүүс дэмжигдэн, тийм ээ. Тэгэхээр энэ хууль ам бүхтэй урт хугацаатай үнэхээр үйлчлж чадна гэх мэт одоо бодиттой материаллык болон материаллык бус энэ олон үр дагаврууд гарах юм байгаа. Ерөөсөө улс төрчид эрх мэдэлтнүүд ард түмний нэрийн өмнөөсийн төрийн эрх мэдлийг гартаа барьж байгаа хүмүүс болцсон юмыг л ярьдаг. Хүмүүст ярихдаа болоод өнгөрцөн юмыг л ингэсэн шүү, тэгсэн шүү, бид нар та нарын төлөө ийм гоё юм хийсэн шүү, ийм бүтээн босгосон шүү гэдэг. Одоо юуны тухай яриад байгаа вөхөр цоошин соёлын тухай яриад байна гэдэг нь юу яриад байгаа вөхөр ямар ч юмыг болохоос өмнө ярих тухай асуудал. Ингэх гэж байна, ийм юм хийх гэж байна, та нарт энэ таалагдж байна уу? Урьдчилж хүмүүстэйгээ ярилцаж тохиролцсны үндсэн дээр юмаа хийгээд зохион байгуулаад эхлэхээр зэрэг тэр амгалан тайван байдал үүсдэг, итгэлцэл бий болдог. Энэ бол их чухал зүйл аахгүй. Жишээ нь одоо ингээд гудамж замын хөдөлгөөнд энэ хэтэрхий их автомашинтай байгаагаас болоод энэ төгжрөл бүглэрэл үүсэхээр зэрэг манай нийслэлийн удирдлага бол энэ бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд иргэдээс өөрсдөөс нь саналыг авч байгаад тийм. Тодорхой одоо тоотой өдрүүдэд тодорхой дугаарын машинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахаа болиохоор хүмүүс эхлээд заримдаа эсэргүүц, зарим нэлээд ихэнх нь эсэргүүцэж ийсэн, маргаан үүссэн, мэтгэлцэн үүссэн гэж ярилцж хагаад өөр бол гарц байхгүй байна. Тийм учраас ядахта багч гэсэн энэ бүглэрлийг хөнгөлөхийн тулд одоо ингээд хязгаалт хийгээд бүгдээрээ шийдээд ингээд яхаар зэрэг бол энийг зөрчдөг хүн бол маш цөөхөн байгаа. Гэхдээ хэрвээ ярилцаагүй байсан бол энэ ямар их одоо зөрчил болох байсан, хүмүүс хичнээн их эсэргүүцэх байсан те. Ингээ ярилцж байгаа шийдсэн учраас энэ бол хамаагүй үр дүнтэй. Хүн энэ өөрсдөө ярилцж байгаа шийдсэн шийдвэртэй хүмүүс өөрсдөө захирагдж байгаа. Энэ бол хамгийн чухал юм байна. Ер нь бол энэ иргэний оролцооны тухай нэлээд тийм нэлээд өргөн нийгмийн амьдралын нэлээд бүх салаа мөчрийг хамарсан юм хууль боловсруулах шаардлагатай гэдэг нь бол одоо илүү тодорхой харагдаж эхэлж байгаа. Зөвхөн мэдээллийн системийг хангаад зөвхөн оролцох боломжийг нэгээд зогсохгүй. Ерөөсөө бүхэлдээ энэ Монголын нийгэм иргэний оролцоон дээр тулгуурласан ийм удирдлагатай зохион байгуулалттай байх нь бол Монголын ирээдүй юм байна гэсэн ийм л дүгнэлтэнд бид хүрж байна да. Одоо иргэдэд үндсэн хуулиар олгогдсон тэр мэдээлэл авах юм уу, оролцуулаач, чимээгүй байштэй гэдээ бухимдлын маань тайлах гээд энэ зориултын хууль маань гарчлаа. Одоо иргэний зүгээс үүргээ биелүүлэх буюу оролцох үүргээ хэрэгжүүлэх гэдэг процесс бол маш хурдтай хэрэгтэй. Энэ хуулийг нэвчүүлэх хэрэгтэй. Хэдэн засаг дарга нар хууль санаачлагч бодиттой хуулийг хэрэгжүүлээ гэдэг нөгөө хууль зүйн үгүйсгэл хаана үүсдэг вөхөр хэрэглэгч буюу ард түмэн өөрсдөө энийг мэдэрч хэрэглэхгүй бол энэ хууль царцдаг, муу талтай байдаг. Сая Саруул докторийн жишээд гарч ирэл та нөгөө газрын тухай хуулийн хэлцүүлгийг засгийн газар өөрөө эргүүлээд татаад авчлаа. Энэ юу гэхээр олон нийтэд зар мэдээ дамжуулах хэрэгтэй юм байна. Олон нийт санал бодлоо илэрхийлэх нийгмийн шаардлага бодиттой оршоод байгаа юм байна. Ардчлал гэдэг үг маань нөгөө демос буюу ярих, бүгдээрээ хэлэх гэдэг тэр хэрэгцээ шаардлага байгаа юм байна. Энийг өнөөдөр сошиал нэтворк буюу Twitter, Facebook гэдэг олон нийтийн сүлжээ орлоод байна шүү дээ. Одоо энэ сүлжээ орлоод байгааг бид нар алавжуулаад, хуульчлаад, эрх зүйн актаа гарсан шийдвэр нь бариад явах юмаа гэдэг энэ үндсэл байгаа маа. Тэгэхээр бол Батбарчин даргын хэлдэгчлэн ерөнхийдөө сэтгэлгээний хувьсгал, бодиттой хувьсгал орж ирлээ. За манай ардчсан хувьсгалын төлөөлөгч мань хэллээ хожимч гарлаа гэж. Үнэхээр хожимч гарсан. Бас нэг үг хэлэхэд яг өнөөдрийн энэ үеийг хүртэл ард түмэн болоогүй байна, ногоонороо байна, түүхийгээр байна, тэд шийдэх болоогүй гэд орон нутагт мөнгө өгдөг байсан бол 2013 оны төсвийн шинжилсэн хуулиараа анх удаа баг сум хороод өөрийн гэсэн бас нэг бага хэмжээний ч гэсэн орон нутгийн хашаа тохиолтынхоо мөнгөтэй болоод ирлээ. Энэ мөнгө улам өсөх бах. Ингээд ерөнхийдөө нэг Өвөрхангай аймгийн Тарагт сумд явж байхад нэг буянтай буурлал хэлж ирсэн. Тэр их манай багийнхны өрөө тийм ээ. Юу гэж хэлдэг вөхөр за залуучуудаа битээ муу юм яриач, битээ муу амлаач, дэлхийд дүүрэн боломж дэлгэр сайхан жаргал байхад аяган доторх зовлонгоо битээ яриад хоошоо суугаад байгаа ч гэж байгаа. Тэгэхээр энэ нэвтрүүлгийг зохион байгуулж байгаа Үндэсний телевизийн хамт олон та бүхэн те энд ажилласан бүх хүмүүст бол
дэлхийн дүрэн боломжийн төлөө хамтдаа урагшаа явах боломжийг нээж өгч байгаа талархал илэрхийлье. Энэ хууль хэрэгжээд батлагдаад гарсан өдрөөс эхлээд хүмүүс маань бушуухан өөр юм болгоод ингээд нэг хэрэглээрэй л гэж эзэмшээд аваад яваарай л гэж хүсгэн тийм ээ. Энэ хууль боловсруулж байгаа хүмүүс түр онцгойлон захих ямар зүйл байна вэ? Ингээ маш тавчхан хэлж өгөхгүй юу? Мэдээж хэрэг дараа нь бичих цаасаар өгч болно. Нийслэлээс одоо хийгдэх гэж байгаа. Ер нь хийгдэхээр шийдвэрлэгдэд өнгөж гарч байгаа тэр зүйлийг мэдээлэл болгож энэ хороод руугаа нэн тэргүнд яаралдаг өгдөг байдлыг л наад хуулиндаа хийгээд өгөөч тийм ээ. Энэ хуулиараа тэгж явахгүй бол нөгөө нийслэлийн маань бас нөгөө эргэтэн дархтангууд маань төдийл нөгөө хорооныхныг авч хилцдэг. Анхан шатны нэгж болгоод тэр хийх үүрэгтэй гэдэг талаас нь ойлгоод байдаг учраас ямар их ажилтаа энэ өсөр их энэ нэр нэггүй хэлээд үзэхэд сангийн яамнаас авахуулаад яам тэгээд нийслэл гаргаж байгаа энэ мэдээлэл энэ хийгдээд бид ийм том ажил хийгээд байна гэдгийг бүх юмыг л энэ хороодууд гаргаж өгдөг. Анх шатны бүх судалгааг нь гаргаж өгдөг, бүх тэр ажлыг бэлдэж өгдөг, бүх юм энэ хороодууд хийж өгдөг. Гэтэл энэ хорондоо эргүүлээд тэр мэдээлэл гэдгийг чинь төрүүлж өгөхгүй байгаа. Өгөхгүйгээс болоод бид нэр эргээд нөгөө иргэдэд зөв мэдээлэл өгөхгүйгээс болоод иргэд нөгөө хуралдаа тэгээд нөгөө энэ ажил нөгөө идэвхтэй гүйж оролцохгүй байгаа байхгүй. Тэгэхээр оролцуулдаг л болохын тулд таануусын энэ сайхан зүйлийг л цааш явахын тулд энэ хуулиндаа л тэр нийслэлээс зохиогдож байгаа болон сангийн яам бусад газрууд яамдуудаас хийгдэх ажлынхаа нэн тэргүүн тэр анхан шатны нэгж байгуулга хор хотод мэдээлэл хүргэх ёстой гэдгийг л зүйлшил бүр тодорхой зүйл анги болгож байд юм уу нэг асуудал болгоод дэвшүүлж оруулж өгөөсэй л гэж хүсмээр. Ган одод даргын одоо хэлсэн дээр нэмээд хэлэхэд нийслэл маань дүүрэгтэй үйлчлдэг баймаар байна. Дүүрэг нь хороодтой үйлчлдэг баймаар байна. Өнөөдрийн одоо яг энэ байдлыг ингээд харахад ерөнхийдөө хороо дүүрэгт үйлчлээд дүүрэг нийслэлд үйлчлээд байна. Энэ системийг өөрчлөх цаг болжээ. Тэгэхээр үндсэндээ нийслэл маань дүүрэгтэй одоо хүчин зүтгэж дүүргийнхээ төлөө юу хийх ёстой вэ? Энэ тал дээр тусалцаа үзүүлдэг. Одоо мэдээлэлээр хангадаг. Дүүрэг маань хороондоо үйлчлдэг баймаар байна. Хороо иргэдтэй ард түмэндээ үйлчлдэг. Ийм л одоо субъектыг зөв замд нь оруулаад ингээд явчих юм бол бас нэлээд олон зүйлийг шийдэх бас боломж байна гэдгийг бас харж байна. Тэгээ энэ хууль бол үнэхээр одоо хүсэн хүдээжсэн хууль батлагдсан гарах гэж байна. Туйлын баяртай байна. Иргэд бол хамгийн түрүүлээд дүүрэг дээр гүгээд очиж чадахгүй, нийслэл дээр очиж чадахгүй, бүр улсын их хурал дээр бол бүр очиж чаддаггүй. Хамгийн түрүүнд яадаггүй гэхээр хорон дээр л ирдэг. Нэг газар ухчлаа гэх юм бол энэ юу болчих вэ? Яаж байгаа юм бэ гэж одоо өчтөр шөнөл манай энд одоо зам засаад эхлэе яах гэж байна гэхээр би дүүрэг рүү асуугаад дүүргийн дарга мэддэггүй. Гэтэл яадгүй гэхээр нийслэлээс хийгдэж байгаа юм уу? Одоо ямар засгийн газраас хийгдэж байгаа юм уу? Зам засаж байгаатай холбогдлолтой нөөц зам болгож гинэ үү гэдэг ийм асуудал тавигддаг. Уул нь яригдал засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийг өөрчилнө. Нөгөө дээшээ пирамид шиг байгаа асуудлыг чинь өөрчлөөд доош нь харуулад эргүүлэх юмаа гэж яриад байгаа. Энэ асуудлаа түргэвчлээд доод яг иргэдтэйгээ харьцдаг шатныхаа хүмүүст эрх мэдлээ өгөөд түүнийгээ хянуулаад өөрснөө бас зөв удирдлагаар хангаад ажиллах юм бол одоо энэ иргэдийн оролцоо тийм ээ энэ хуулиуд маань хэрэгжих чухал нөхцөл бол бүрдчих юм байгаамаа. Ингээд иргэд маань бухимдалгүй бие биендээ итгэдэг болчих нь ингээд тайван амгалан байдал үргэлжилнэ гэдгийг л хэлэх байна да. Хариуцлагагүй одоо энэ төрийн ажил хийж байгаа хүмүүст жоохон хяналтын механизм нь жоохон одоо ахиухан нэлээд сайн тавьж өгөөрэй. Тэгэхгүй бол нэгэнтэй л төрөд гараад дээшээ ингэ гарчих юм бол тэр хүн тэндээсээ хязгаарч бууна гэж байдгүй. Тэгэл нөгөө хууль зөрчсөн асуудлаа хийгээл яваад байдаг. Ингээл юм төрийг одоо хуулийн шинжилгээний завхруулж байгаа энэ асуудал дээр жоохон хяналтын сайжруулж хуулинд оруулж өгөөрэй л гэж миний хувьд иргэний хувьд хүсэх байна. Дүүрэг нь хороондоо үйлчилдэг, нийслэлийн засаг захиргаа нь дүүрэгтэй үйлчилдэг юм. Ерөөсөө эцээцд явж асуудлын төвд нь хүн иргэн байдаг энэ юм бол бид нар явах хэрэгтэй юм л да. Тэгэхээр энийг л ганц өдрийн дотор л хийж чадахгүй. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн эрхтний удирдлагын тухай хуультай маш их холбоотой. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн эрхтний удирдлагын тухай хуулинд гарцаа авахгүй зарчмын шинж чанартай өөрчлөлтүүд оруулах шаардлагатай болно. Энэ улс орн чи бидний улс орн юм байна. Энэ ямар нэгэн одоо тэр эрх мэдэл бариад байгаа тэр том дарга нарын улс орн биш. Энэ бол бидний улс орн, бидний гэр орон. Тийм учраас бид энэ гэр орондоо өөрийнх нь гэр орондоо байгаа юм шиг эзэн байж байгаа юм шиг ингээд байж юмар байна л да. Тэгээ энэ бүхнийг бүрдүүлэхэд бол их олон хууль эрх зүйн зохицуулалтын шаардлагатай. Энэний дөнгөжил одоо нэг их зах зах нь бол энэ нийтийн зар мэдээний тухай хууль, энэ шилэн данцны тухай хууль,
Тэгэл иргэний оролцооны тухай хууль, тэгээд энэ төсвийн хуулинд оруулсан шийдвэрт энэ орон нутгийн хөгжлийн сангийн тухай хуультай. Тэгээд засаг захиргаа нутаг дэвсгэрийн төлөө удирдлагын тухай хуулинд өөрчлөлт оруулах өөрчлөлт энэ бүхэн бол ингээд цогцоороо явж шийдэгдэх асуудал байгаамаа гэдгийг л хэлмээр байна. Жишээлбэл нэг мөрийн хөтөлбөр гэдэг асуудал байдаг шүү дээ. Нэг сайхан өвлийн өвгөн шиг нөхөр орж сайхан юм амлал тий. Гэтэл чи мөрийн хөтөлбөр чинь бидний дундаас ургаж гарах хэрэгтэй тийм үү? Манай хороонд улсын бодлогын хувьд ийм байгаа. Гэхдээ манай хороо, манай баг, манай сумын дэвсгэр дээр ийм асуудлууд хийгдэх ёстой. Энийг энэ нөхөр хэрэгжүүлж чадах уу гэдэг энээс л эхлэх шүү дээ. Мөрийн хөтөлбөр гэдэг асуудлыг энэ оролцоо гэдэг хуульд бол заавал оруулъя гэд явж ийн л да. Буруу өссөн хөхд бохоо зүүнээс атга өгчлэн авилга болон хэл ахуулаар засгийн дээр гараад томорсон төрөөс орсон тэр бомтнуудыг бол дэлэхгүй байгаа шүү дээ. Ерөнхийдөө яг дийлдэггүй гэхээр хуулийн учруулсан хохирлын хэмжээ тодорхой тэдэнд төгрөгөөс давах юм бол дээд хэмжээнд тийм байна гэдэг ялын зүйлчлэн тулцгаараа нөгөө нөхөр маань тохоо олчдөг. Энэ хуулийн маань давуу тал маань антибиотик юу ахгүй нөгөө вакцин ахгүй. Тэр нөхрийг томорхоос нь өмнө шилэн дансаараа томорхоос нь өмнө тусгарлцдаг иргэний оролцоогоор. Дараагийн томролтыг хязгаарлаж байгаа байхгүй. Өнгөрсөн үедээ тий өнгөрсөн үеэл дээр эрүүгийн байцаан шийдэх хуулиар шийдэгдээд эрүүгийн хуулиар шийдэгдээд явна гэсэн тий. Одоо энэ хуулийн давуу тал нь бол үүнээс цааш тий энээс цаашаа тий эмхэхээс илүү вакцинжуулалт болчиход байгааг бид нар иргэд сайн ойлгох хэрэгтэй байна. Энэ вакцинжуулалт үр дүнтэй байх арга нь бол эргэн бүргэн тий эргэн болгон өөрөө нэг нөгөө 21 буухад очролдог байсан шиг иргэний оролцооны хурал дээр ямар ч байсан нэг очдог, оролцдог тийм ээ, чагнацдаг, хорон дээр нэг юм болж байгаа маань гэдэг нэг чих тавьчдаг тийм ээ. Манай хороо ингэж байгаа маань тэдэн гэрэл тавьсан байна гэдээ орох гарахтаа нэг бүртгэгчтгэл болох юм бол нөгөө айхтар тэр бомтнууд чинь төрхөө болчихж байгаа. Ерөнхийдөө түрүүн дээр засаг дарга хэлж байгаа тийм нөгөө нийслэл нь доошогоо үйлчлдэг баяа тийм. Одоо энэ чинь нөгөө эрх мэдэл маань иргэдэд боддоор оролцоогоор дамжаад орж ирэхээр хүссэн үсээгүй шийдвэр гаргалт нийт масс дээр та бүхэн төвлөрүүлж эхэлж байгаа учраас тогтолцоо маань хүссэн үсээгүй тэрнлэг урсч эхлэх байхаа. Урсахаар нөгөө эрх зүйн тогтолцоо маань хүссэн үсээгүй дахиад өөрчлөгдөх буюу засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль гэдэг юм лугаа гар хүрхээс өөрөгүй болж эхлэх байх гэж харж байгаа. Энэ процесс түргэсэхгүй удаашрахгүй гэдгийг ерөнхийдөө ард иргэд шийднэ. Иргэдийн оролцоо шийднэ. Ерөөсөө үнд зүйл маань иргэдийн оролцоо болчиход байгаа шүү дээ. За маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлэх төрөлцсөн ирж одоо манай үзэгчдэд үнтэй өөрсдийнхөө санаа бодол хийсэн зүйлсээ суулцсан та бүхэндээ баярлалаа. Ажил үйлс амжилт хүсье. Манай өнөөдрийн нэвтрүүлэг шууд арчтай амин чухал хуулиудыг боловсруулж ажилласан хүмүүс оролцлоо мөн яг орон нутагт буюу одоо талбар дээр иргэдийн оролцоог хангах үүрэг бүхий хүмүүс мөн оролцлоо. Тэгээ үзэгч болон та бүхэн мэрэгэн ухаандаа тунгааж сонсон дууссан одоо та бүхэнд хүрж байгаа бүх мэдээллийг одоо аривжуул хөгжүүлж хэрэгжүүлж чадах юм бол манай улс улам илүү хурдан хөгжиж сайн сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Сайхан амраарай баяр та.